Эсвэл Хинтээ аймагт үргэлжлүүлэн ажиллаж байна. Тэгээ өнөөдрөөс Цэнхэр мандал суманд одоо орж ирээд байна. За би усан хойно гар утсаа бариад ингээд хүн амьтантай уулзаад сонио хайчин содон сонин зүйл ингээд хайгаа явж яадаг. Тэгээ ингэж явж хагаад за залуугийн нэр хэмбэлээ мэдөө. Баяр мэгнэ. Баяр магнаа Цэнхэр мандал сумын Баян модугийн харьяат. За баяр магнаатаа танилцаад зогсож байна. Гэр одоо хийдэг. Тэг гэрийн комгэр хийдэг. Комгэр хийдэг. Тэг голцоо хийх суулбар хан. Голчилж хийдэг. Суулбар ханаараа дагнасан. Хан уйн. Хан уйн. Одоогийн байдлаар хан хийгдэл явж тий. За одоо ч дулааны үйлрэл ихтэйгүй байгаа. Ер нь ихэнх аймаг сундтууд модны ажил, энэ гэрийн ажил бол ер нь дулааны үйлрэлд хийдэг шүү дээ. Тий, манайх болохоор яг нэг юм дулаан байртай учраас. Байртай. Тий, байртай учраас нэг галлаад өвлийн цагт эхэлчихэд байгаа. Зөв. Ер нь чи энэ нутгийн хөхтөө. Би Булган аймгийн Бугт сум их харьяа. Тий. Тэгээ ясаа хол явах юм. Тий, би хинтийн хүргэн байгаа. Хүргэн болж. Хэдэн онд ирсэн? Одоо энэ суманд ирээд 8 онд ирээд 8 оноос хойш энэ үйл ажиллагаа явуулж байна. Ер нь хинтээ дээрээ? Хинтээ дээр 8 онд л ирсэн. 8 онд. 8 онд хүргэн болсон юм уу? Хүргэн болохоор бүр айд ирсний бүр. 97. Булган авчихваа. Тий, тэндээ амьдарч байгаа энэ чир. Ягаад дийлдээд нааш хэлчихвэ? Яг хаа тэгээд. Ер нь булганаас хинтээд ирсэн хүргэн болж ирсэн анхацагч үгүй юу? За бай манай булганаас цөг улсад байдаг. Байх уу тий. Тэгээ англи өвдөөр. Багш аав ээж нь булганы улс уу? Булганы Бугтыг бас энд ирсэн байна. Энд ирсэн. Монгол агаад ирсэн. Малчин улс уу эсвэл өөр? Ой суур одоо яг надтай зүг хамтарч энэ гэрийн мод хийдэг улс таг. Ер нь энэ модны энэ урдуу одоо энэ мужааны арга зүг ер нь хинээс яаж өгүүлж авбаас. За энэ болохоор Булган аймгийн Бугт суманд одоо нөгөө сургуульд байхад манай хөдөлгөөний хичээл дээр ганц өхөд одоо бүрдэж болцсон юм аа хөрхий. Манай нэг багш. Бидэрт одоо ингээд бас та нарт амьдралч хэрэгтэй гэдэг нэг 2 цагийн хичээл дээр нэг 5-аас 6 мод энэ зоруулдаг гэсэн юм өөрөө цуулж өгöd. Тэгээ яг тэрэнд нь жоохон итгэвтэй зураад тэрний ач гавьяа одоо ингээд амьдрал залгуулж байна. Ер нь аав нь дархан мужаанаа хийх үү? Манай аав болохоор өөрөө бас мужаа Булган аймгийн Бугт сумын. Тий, тэр аав ээж хоёулаа. Тэр авцанаас гаралтай. Тий, тэр авцанаас гаралтай. Ер нь л ер нь чамаг эсвэл аав ээжний энийг хийчихнэ үз? Хийн. Ер нь манайхан бүгд хийн. Тэгээд одоо манай аав ээж хоёр бас энийхээ хажуугаар бас нэг энэ одоо нохоо гутал, цагаан ултай гутал бас өвлийн цагаар ойж ин сум орнотын ер нь өмсөхгүй хүн байхгүй. Тийм үү. Тэгээ бүгд ер нь тоонд явлаа гэхэл одоо бүгд л өмсцээ. Ер нь аав ээж нь булганд байхын ямар ажил хийж ирсэн вэ? Бас л тэр булганд байхад энэ булганы юу гэж байсан. Одоо модны үйлдвэр гэдэг. Начин гэдэг даргатай том үйлдвэр байсан. Одоо өөр хангаар голцоо бордуулалт хийдэг. Тэр үйлдвэрт бас ойд насаар ажилласан тийм болсон. Зөв. Ээж нь ч мөн адил. Ээж ч мөн адил ханаа үдээд л. Аав ээжээсээ хэдүүлээ та нар? Бид нар зургуул. Бус 6-ны одоо юу хийж? Бус 6 нь болохоор Эрдэнэтэд байгаа. Эрдэнэтэд. Бас ийм мод. Одоо хийх гэдэг. Дандаа өөр тусцсан хайж. Тэр аав ээжийнхээ мэрэгжлийг үйлж өгсөн. Би одоо айлын том нь. Айлын том нь. Тий, ойд үг гэдэг хүний том. Чи ер нь тэгэл аав ээжийнхээ гарын үзүүрт том учраас одоо зарж явах одоо аав ээжтэй нэмэр болоод аав ээжигээ дагуулаад л ингээл явж байна да энэ Хинтээ аймгийн Чингисийн өдгийн нутагт. Зөв. Зундаа болохоор энэ хойно хар зүрхний хөгнөр гээд бааз гэгээдний өргөө гэдэг нэг бааз ажилладаг. Зундаа аялж уучлаа. Аялж уучлаа. Тэгэхээр энийгээ давхраа. Танай гэр бүлийн хүн ер нь юу гэдэг вэ? Манай гэр бүлийн хүн одоо энэ Хошин хаан гээд зам дээр бас нэг хоолны газар ажилладаг. Зөв. Энэ нутгийн хүн. Батноор сумын. Батноор их. Тий, Бадрал садын ямсран гэдэг. Зөв. Үедээ. Хүүхдүүдтэй 2 охинтой. 2 охин одоо арай мужаа бол. 2 охин том охин болохоор Шангирэлад ажилладаг. Улаанбаатар хотод. Бага охин болохоор их цэсгийн хууль эрхцээ 3 дугаар хүрсэн. Бага хүн маань одоо 5 настай цэцэрлэг. За тэр хүүгүүд ер нь модонд ойртож гин үү? Мэдэхгүй байна. Тэгээ одоо тийм мэдрэхгүй байгаа тий. Тэгвэл миний дүүнээс чинь одоо жилийн 4 улирд одоо ингээд гэр ээж бүрэн гэр одоо хийдэг юм байна. За хажуугаар нь одоо жилийн 4 улирд одоо энэ зүүн чигийн бүх машинуудад хоолоор үйлчилж байдаг. Тий, зундан дээр нь нэмээд одоо бас жуулчд аваад хэлдэг. Тий, жуулчд аваад хэлчихдэг. Жуулчд аваад чинь бодвол нэлээд хэдин гэртэй кемп энэ. Манайч нэг 8 гэр 8 байшинтай. 8 гэр 8 байшин чи өөрөө барьсан. Гэр болохоор баа тэр найзтайгаа хоёул хамтран ийсэн. Манай тэр найз хас өргөө гээд Улаанбаатар хотын Баян хушуунд
Манай нэг найз бас гэр хийдэг. За. Тэгээ бид тэр одоо энэ жилдээ бол хоёулаа ерөнхийдөө хамтарч ажиллах гэдэг. Зөв. Би хан үнэ хийгээд манай хүн болохоор хаалга тооноо хийгээд ер нь тэгээд энэ 103 аймагта одоо би энэ утгагүй ганцхан дээр 6 хамтаа бүтэн сэлбэртэй гэр барих. Тэгээд 103 аймагта бас борлуулалтаа хийх жишээтэй сурчлагын маягаар амьдарч байгаа айл хүүхдийн гол зардал бол одоо хамгийн хүнд ачаа бол одоо хүүхдүүдэд эрдэнэ нутаа бол ихтэй сургууль төгсөх гээд байдаг шүү дээ тий. Тэр үеийг бол амжилттай давж гарсан. Одоо энэ давжтай энэ да. Одоо ер нь дуусах гэж байна. Тий, ганц жил тэгэл нэг 5 настай хүүмонд үлдэж байна да. Ер нь бол одоо ингээд таяр бол ер нь тэгэхэд амарна гэж одоо байхгүй болсон шүү. Ер нь амралт байхгүй шүү дээ. Ерөөсөө одоо би чи энд ингээд өдөр нь ханаа хий чинь ороо очиод ганцанд очиод нөгөө зааландаа явах шийдээ тэгэл ороо нэг 1 2 хүртэл ажилладаг. Малтай юу? Мал эдэн мал би Батнаарт би. Батнаар хадмууд тал руугаа. Хадмууд тал рууны ад уухэр. Цөөхөн тооны юм. Морийнхоо. Морин сонирхолтой мөртлөө тэгээд ууж чадахгүй. Зав гарахгүй. Ер нь ажиллаад хөдлөөд байхад ер нь амьдрал болж гин үү? Ер нь хөдөлгчтэй бол болно шүү дээ. Хөдлөхгүй суух юм бол тэгэл хэцүү шүү дээ. Одоо жишээ нэг 8 жилийн өмнө нүүж ирсэнтэйгээ өнөөдрийг харьцуулахад бол байнга жилээс жилд өсөж дэвжиж ирсэн. Шал ондоо болж байна. Би одоо сая нодлон намар хэд энд ирж нэг гуан заваад тэгээ одоо ажиллаад тавьчихна. Ер нь энэ цэнхэр мандал сумынхан маань та нар шиг гаднаас ирсэн улсад ер нь хэр одоо ээлтэй. Доогүй ээлтэй шүү дээ. Тийм үү. Тэгээ одоо би анх 8 онд ирээд энэ чинь талх нарийн бов анх ажиллаж эхэлсэн юм. Тэгээ нөгөө нэг уул модтой гэж сайн мэдэхгүй. Уулаар нэг найзуудтайгаа явж исэн чи харин. Нөгөө миний яг хийдэг ханы мод. Алстаа нэг 70 80 км газар дээр байдгийн байна. Тэгэхээр сум оронтойгоо яриад тэгээ би нэг юм мод хийе гэдэг инх амблаг гэсэн дараа ирсэн. Тэгээ энэ өсөх гэрлгээд энэ хөдөөж унагч юм. Энэ хоёр их тус улсаа анх яг энэ ажлыг эхлэхэд. Тэгээ аймагаас хүртэл 5 саяар төсөл авч өгөөж дунд үйлдвэрсэн. Тэгээ би анхныхаа гарааг эхэлж ирсэн 8 онд. Чи энэ нутаг улсын тухай цэнхэр мандал сумын тухай нэг 3 зүйлээр нэг магтаалын үгний хайлаад байгаа чи. Цэнхэр мандал сумын тухай юу? Цэнхэр мандал сум нь болохоор одоо Хинтээ аймгийн одоо босго сум гэсэн үг шүү дээ. Одоо Шингисийн өлгийн нутгийн үүд сум. Тий. Хойдлоосаа. Тий, хойдлоосаа үүд сум. Тэгээд энэ хөхнөр хар зүрхний хөхнөр гэдэг сайхан бахархууштай газар бий. Тий, зүрх хайрхандаа очиж. Одоо ер нь тэгээд энэ нутгийнхаа уул бас хайрах тэгэл шүтэл явж штэ. Одоо борон дээр хайрхандаа шиний нэгэндээ гараа мөрөгчин зүрх хайрхандаа очиж. Бас тэр нь уул усны ивэгээ түшээд ах шиг байна тий. За тэгээд амьдэрж байна да. Өөрт л басна. Сум оронд энэ ард иргэдийн хувьд бол надад ер нь танихгүй ч хүн гэж байхгүй, мэдэхгүй ч хүн гэж байхгүй. Талах хийдгээс очиж талхны магна гэдэг нэртэй. Тэгээ анх талах хийж эхэлсэн. Тэгээд нодлын хэл би ч одоо хан хийгийг бас сая 2 3 жил үндсэн. Тэгээд суманд ирээд багийнхаа хорлоор ороод одоо ингээд хана хийх гэсэн юм аа надад ингээд нойтон модын зөвшөөрөл ханаар нь олгож өгч туслаач гэхэд хурал суусан иргэд 100% намайг дэмжиж. Тэгээ ингээд ажиллаа эхлэв байж байна энэ жил. За хүн ард нэг сайхан улс юм аа. Ер нь хэр хөдөлмөрч байна. Хоёр нь тусынхаа юм хийдэг л улсууд л. Ер нь бол амжиргааны төвшөө хэр вэ? Ажилтаа улс уу? За ажилтайч хүн би ажилгүй хүн би ер нь яа. Чиний сайн мэдих булганынхантай болгончуудтай харьцуулахад ажил хөдөлмөрөөр ер нь илүү гарах уу доош орох уу? За одоо тэрийг сайн хэлж мэдэхгүй да. Одоо тэр нь сайн гэлтэй. Айгаж байгаа. Би наашаа бол илүү ээж магадгүй гэж бодоод байгаа. Яг бол болгонч нь бас л тансаг нутг шүү дээ. Тий. Уул усаар. Одоо манай бугцсан бол ерөөсөн модон дотор тийм зам байдаг шүү дээ. Малан ч өөрийгөө болгочдаг. Танаа болгоныхын чинь айн цагаа эргүүлэхээс өөр томтой ажил хийдэг юм уу? Одоо хийдэг байлгүй. Би тэгж боддог шүү дээ. Тэгэхээр болгоныхан бол ариг цагаандаа сайн баха. Цэнхэр модлынхын ажлын хөтөлбөртэй рейдио хийж чадахгүй юу? Ер нь ялгаагүй манай болгоомч бас тэгээд бүх юмны анхдагч шүү дээ одоо. Би хүртэл одоо энд ирээд л тэгэл гэрийн мод гэдэг зүйлийг хүн амтан сурчлаад хийгээл тэгээ ангацчаар шахаад явж штэ. За цэнхэр модолтой бол тий. Ер нь энэ цэнхэр модлынхан за болгоныхан бол одоо дэмбэ одоо юу гэдгийг тэр энтертэй их сайн тий. Сайн. Дуулахгүй хүнч гэж байхгүй. Манай цэнхэр модол гэсэн давгүй штэ. Дуу хоор сайтай, дуулдаг сайхан залуучууд би бүргэлдээ хурд ихтэй одоо сандгийн хар азраг гэл одоо нэртэй азраг байна штэ. Одоо тэгээд тэдний хүүхдүүд ах дүүнэр нь одоо бүгд өнгөрсөн жилэхэд заяа яри хар азраг гэдэл одоо аим хөшөөний наадамд сайн давхад газаргүй нь одоо тэр сандгийн харын өгшөлтэй. Махсар гэдэг сайн уяач байна. Даваа сэрэн гэдэг энэ согоот багийн мундаг миний нэг хөндлөж явдаг ах байдий. За. Тий.
Улсын сайн малчин. Хөгчүүд. Одоо бүгчүүд би одоо самын залуу бүгчүүд биднийг сайн мэдхгүй бас. Тий. Ер нь зундаа бас зодголж явсан юм байна. Үгүй ээ, тийм байхгүй. Энэ чивтэр яриад энэ нөгөө үнэч нь болж байгаа юм шиг. Энэ одоо хатаалт явж ирэх гэсэн үг үү те? Энэ хадаад нойтон бодоо ингэж матдаг байхгүй. Мата хийх. Мата. Түрүү энэ завсар хийгээд дараад байсан те. Дараад байсан, тий. Одоо наач матхуулж юу? Матхаар бол мэдээ матад. Яаж матчих нь хоёлаа бас харуулъя л те. Тэгээ. За. Ер нь хичлэн айлыг одоо энэ утгата ийм сайхан гэр юу байна одоо? Одоо олон айл одоо. Тэгээ одоо энэ мөрөн гал шар. Ийшээ зүүж Батнороо ирэх үе их авдаг юм байна. За. Тий. Ингээд Ингээ хадааж яад ингээ зөөлөн дараал. хамгийн анхны одоо хийжсэн гэр булганд хийж өгөө энд хийж өгөө. Булганд. Булганд хийж. Тэгээ булганд би Аав ээжтэй хамт. тэгээ аав ээж тэгээ 15 6 таа байхдаа ер нь голж энийг хийдэг гэсэн. Тэгээд надаас гэр авч айл босоод манай ангийн хүүхэд Батуул тэгээд байгаа. Тэр нь гэр айл авсаа одоо тоочих юм бол замбарг болно биш үү? Тийм нөгөө гал голомтын бадрахад бас нэлээ олон айлын. Ер нь тэгээд хийсэн байхад зарагдахгүй гэж байхгүй. Зарагдахгүй гэж байхгүй. Одоо ингээл хийгээд нөгөө ноолор дээр одоо хүмүүс ч бас мөнгө хэцүү болчиход байна шүү дээ. Дандаа ноолор дээр аавна гэдээ одоо тэгээд баахан захиалга авчаад ингээ хийгээл явчихна. Одоо ингээ 3 дахь гэрийн хааныг хийж юм да. Сая 2 сарын 20-нд нэр эхлээл. Аав ээж нь суман дээр байна уу? Суман дээр Хөдөө байна уу? Энд ч байх. Энд ч байна тий. Аав ээж нь бас зүгэл суухгүй гутал. Гутал хийн. Тэгээ өнөөдөр тэр хоёрыг авчирсангүй. Өгн өчтөрийг энэ ханыг бүдчихэд. Саяас хаан банкны гадааныг хаана авч барьчаад сурчлагаа болгож тойролоо барьцсан баг. Тэгээд ажиллаж. За. Би чиний аль садаа болоогод. Айгүй. Айгүй тий. Эхнэр одоо тэгвэл цайны газар дээр байна. Эхнэр цайны газар дээр сая надад нэг хоол асууж өгчээд явлаа. За. Өдөр ингээл ханаа хийгээд ороо ноч цайны газар очиж баримаа хийгээд. Хүүхдүүд ер нь хаагур сууж байна. Манай хоёр охин том нөгөө Шангрилад Сурлаа төгссөн. Японы дэс руу төгссөн. Тэгээд Ер нь би зүгээр юу 10 жилийн хаанд сурсан байж суух гэдэг. 10 жил Цэнгэр Монголд 9 төгсөөд Эрдэнэтэд 3 дугаар хүртэл явсан. Том маань. Тэгээд энд ирж 9 дугаар ингээд төгсөөд юунд Бэрх тосгонд очиж 12-д төгссөн. Бэрх чи одоо эндээс ойрхон гэсэн үг үү? Одоо эндээс 200 км шүү дээ. Тэгээд Бэрх чи нөгөө манай ойрхон байгаа Багнуурын төлөө явдаг юм уу? яг тэнд нөгөө манай хадмод байдаг. За. Тэрийгээ тушаад тий. Тэрийгээ төвшөө тэндээ. Суруулаад төгссөн. Тэгээ оюутан болоод. Ихэд Эстоны замын газар шүү тий. Замын газар. Хүн тасрахгүй тий. Хүн тасрахгүй. Ер нь цайны газрын орлого бол ер нь гайгүй үз. Давгүй. Гэхдээ өрсөлдөө их юм шиг гоо тий. Өрсөлдөө гэж 20 гаруй ганц. Харин тэгээд бид нар чи ингээд очоод аль руу норхоо мэдэхгүй нүд ирээжлээ тий. Тэгин. Манайх ч болохоор нөгөө Хушаа хаан гэж Батнорын манай хадан талынхан бүр өг эцгээс аваад шүтэж ирсний хайрхны нэрийг өгсөн. Тэгээ ер нь Батнор бэрх норивлан гэл. Тэгэл хүмүүс голж. Суман дээр ер нь ажилгүй хүмүүс байх юм уу? Байлгүй яг зөндөл үйт. Ажил олдохгүйгээсээ байна уу? Эсвэл лазан одоо унхаагүй. Тэр одоо хов хүний л асуудал баг. Тэрнээс бол хүн хийгээвэл одоо ажил зөндөө шүү дээ. Одоо над дээр ихэд л ажил зөндөө шүү дээ. Тэр нь ажилч олдох нь. Ажилч одоо мэдэхгүй. Тэр бол өстэй хэлж мэдэхгүй. Одоо ингээд яг ингээд хүн ирээд ажлыгээд ирдгийг. Тэгээд нөгөө энэ миний хийдэг ажил дээр сууж үзээд зааста хаа барахгүй байна. Энэ ямар хэцүү юм бэ? Анханаас нөгөө сураагүй ус. Тэгээд сургаад ажилд авъя гэхэд бас жоо ховор л байна ажилч юм бол. Тэр нь ажил хийх жоо сонирхолгүй болчиход байгаа. Тийм тэгээд юугаар амьдрэх юм бол. Мэдэхгүй тэгээд нэг болдго юм байна тэгээд. Одоо нөгөө нинжа ойрхон тийм энэ төр байдгүй. Манайх нөгөө Вольфрам гэдэг нэг юм байдаг. Тиймэрхүү газар амархан мөнгө олцдог. Тэр өөрөө амархан мөнгө болчихдог баха. Тэгээд нөгөө байнгын доктортой. Тэгээд доктортой ажиллаж биш тэр чинь тэгэл шавтай юу? Шав одоохондоо төрөөгүй л байна да. Ер нь одоо ингээд гэр хийдэг болдгийг гэсэн хүүхдүүд ирээд төрөх юм уу? Харин тэгээд ганц нэг юм ирээд тэгээд яваад гэх юм шиг. Тэгээд шантраад байна. Тэгээ шантрах гэж нөгөө зүгээр ирж хараад л энэ би арай л хийж барахгүй ажил юм тэгэл. Одоо ер нь шав төрүүлэхгүй ер нь ганцаараа бүтэхгүй шүү дээ. Тийм шүү дээ. Одоо энэ чинь ямар хийдсэн гэр гэж нэрлэх вэ? Энэ болохоор цуулбар хар мудан хан. Одоо нэг брэнд нэр өгөх хэрэгтэй юм шүү. Магна хийдсэн одоо миний хаан ч угаасаа ер нь брэнд шүү дээ. Хинтээ би үзэлтэй бодлоонд ямар нэрээр 2005 онд зүгээр манайх баян төгөлгээд нөгөө нарийн боон цехийнхаа юугаар одоо шин магна талах гэдэг гэсэн шүү дээ. Тий. Талхын магнал гэдэг байсан. Талхын магна. За талах чи одоо магна брендийн болох болоогүй юу? Талхаа манайх болсон. Болсон. Тий. Энд нэг
хан зориг гэдэг. Одоо мэдээж чинь ийм олон гэр борлуулж байгаа улам сайжрал явдаг үз. Энэндээ бас нэг нэр хийцүүл одоо Батнуур хийцэн тэгээд нэг явдаг шүү дээ тий. Батнаруу хийц гэж хэлж болохгүй хаа. Одоо манай Одоо магна хийцэн ч. одоо энэ болохоор манай яг булганы хийцэн хаана байхгүй. Булганы хийц. Тий. Одоо манай над чиг ингэж ийм модон морин дээр зордог хүн бол хинтэд байхгүй. Хинтийн ч нэг өмнө л хаана хийдэг дандаа харуулж хийд юм л. Гар харуулаар. Манай болохоор одоо энэ модон морин дээр би одоо танд сууж харуулнаа яаж зарддаг юм тий. За ёо сайхан ярьлаа. 97-гүй ярд юм байна. Хөдөлмөрч дүү байна. Тэгээ ажил үүсэн дандаа өөдрөг яваг. Хүссэн сансан бүгд нь биелж явгаа гэж ахын ирэж байна. За баярлалаа. Ерөөл Батар шигэ. Та нарын ажил хөдөлмөрч гэсэн өндөр амжилт хүсье тэгээд. За тийм юм болыг дуудалчих. Сайхан ярьж. Тоо юу? Тий. Яг одоо биднийг нэлээд олон хүн бид нар шууд явж байгаа шүү. Оо тийм үү? Тий. За. За Монгол төвөнд дарин сайхан Windows Өрхөн бордог мороо хүндийг тодох сайханса хошин бород ээжимэ хүнлэн асрах сайханса ганган бордог мороо газрын ходог тулахса одын хартай эжинхэ гарасан хөтлөх сайханса. За. Найрдаг болгон нутгийн залуу шиг дуулаа да тий. Манай болгон чи ингээд морин дил дээр дуулаа явж байдаг шүү тий. За тэгээд. За дүүтэй станаар сайхан бүгдийг өсөө өрөөж байна. Одоо танаа хүүхдүүд Шангрилад ажиллаж байгаа хүүхүүд найз нөхөд одоо болгончууд өнөөдөр харах байхаа гэж бодож байна. За баярлалаа. За